Вагон үзэгчийн түүх. Энэ бол Бат. Тэр Улаанбаатар 2 өртөөнд вагоны шурган үзэгчээр ажилладаг нэгэн. Бата урт иштэй жижигхэн алх бариад л цувран зогсох вагоны эд ангуудыг тог тоншиж, эндж сууж, тэндж тонгоож, заримдаа бүр вагон доогор мөлгөхөнч вэ. Түүний энэ сонирхолтой эрлийг энгийн хүн харвал юу ирээд байгаа юм бол хэмээн гайхаж мэднэ. Бата юу хайдаг вэ гэж юу? Тэр бол вагоны Шерлок Холмс л гэсэн үг. Бата вагон хэмээх төмөр хөлгийн эвдрэл гэмтэл алдаа эндиглийг олох онцгой үүрэгтэй төмөр замч. Тэр вагоны эрэг шург хэлхээ холбоос өнцөг болон бүрийг алга дарамж үлдээлгүй шалгадаг. Ийм ажиллахдаа нүдэж цавчилгүй нэгтлэн ажиглаж, алхаараа тогшин сонсож, гараараа тэмтрэн тос, маасл, халалтаа сүйдэлтэй хиншүүний үнэрийг нь хүртэл нэгтлэн. Чухамдаа тэр 5 мэдрэхүүгээ зэрэг ажилуулахгүй бол хүний үйл ажиллагаатай холбоотой алдаа дутагдал болон вагоны хийц, эд ангид нүдэнд харагдахгүй далд хугарал, ан цав үүссэн байхыг үгүйсэхгүй. Тиймээс ч Бата 1 км гаруй үргэлжилсэн урт цувааг өдөртөө хэдэн удаа тойрон алхаж, дээр дооргүй нэг үрчлэн ажиглалт хийж, бүрэн бүтэн байдлыг нь хяндаг. Вагон үзэгч нарыг төмөр замчид алх барьсан вагоны домчнор хэмээн хүнддэг. Нээрэл тэд вагонд үйлсэн гэмтэл соггийг ажлын туршлага, төрөлхийн мэдрэмжээр цаг алдалгүй илрүүлж, шаардлагатай бол эмчилгээнд явуулдаг ачид докторууд юм. Бата нэг ээлжиндээ 12 цаг ажиллах норонтой бөгөөд нэг ахлах үзэгч, 2 шурган үзэгч, 4 авто үзэгч гээд нийт 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр баг болон ажилладаг. Ахлах үзэгч нь галт тэрэг хэддүгээр зам дээр байгааг богино долгионы станцаар мэдээлэх үүрэгтэй. Цаашлаад ээлжийн вагон үзэгч нарынхаа ажлын дараалалд хяналт тавьж, оновчтой шийдвэрүүдийг гаргана. Шурган үзэгч нар нь галт тэрэгний холболт, нийцэх, татах байгууламж, далд гэмтлийг илрүүлэх шалгалтыг хийдэг. Харин авто үзэгч нар нь вагоны хос дугуй болон нүдэнд ил харагдах зүйлсийг нягтлж, хөнгөн гэмтлүүдийг нь газар дээр нь засварлаж, тоормос шалгах ажиллагааг гардан гүйцэтгэдэг. Тэд нэгэнт ажлын талбарт гарсан л бол өдөр шөнө, байгаль, цаг үеийн хатуур ширүүн нөхцөлийг ч үйл ажиллана. Учир нь вагон үзэгч нар нь тогтсон цагтаа вагоны иж бүрэн үзэлгийг ягшлал хийх ёстой. Өвлийн хүүтэнд зам төмөр, вагоны эд анги, битүү цан цогтол хөлдөх бөгөөд энэн дээр эдрийн эсийн хүүтэн жаврыг улам бүр эрчтэй болгоно. Зуны улиралд халуун наранд улайтал халсан төмөр эд ангууд яг л халуун пишин шиг дэрэгдээсэн төнө. Ийм нөхцөлд нэг вагон үзэгч өдөрт дунджаар 20 км вагоноор алхаж ажилладаг тул тэр хэмжээний тэсвэр төвчээрийг тухайн мэргэжилтнээс шаарддаг. Ажлын онцлогоос улбаалан, нуруу, бөөр, өвдөг, тохоо зовирлох нь энэ үхэнд. Вагон үзэгч гэдэг ийм л хүнд нөхцөлд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, олон мянган тонн ачаа тээврийг зорьсон газарт нь хүргэх өндөр хариуцлагатай үргийг хүлээдэг хатан зоригтнууд юм. Вагон үзэгч нарыг зөвшөөрөл олготол галт тэрэг аялалд гарах эрх үүсдэггүй бөгөөд шаардлагатай тохиолдолд гэмтэлтэй вагоныг салгах, аялалд хэдийн гарсан галт тэргийг замд нь зогсоох бүрэн эрхч тэдэнд бий. Бата ажлын гараагаа авто үзэгчээр эхлүүлээд удаагүй байхдаа хүний нүдэнд харагдахгүй маш ноцтой гэмтлийг илрүүлж олон тэрбумаар хэмжигдэхүйц үнэтэй ачаа бараа болцсошгүй эрсдлээс урьдчилан сэргийлсэн. Түүний гавьяаг удирдлагууд нь өндрөөр өмлөж онц хөдөлгөөнчин хэмээх тэмдгээр энгэрийг нь нилаасан билээ. Энэ бол түүний хичээл зүтгэлийн үнц юм. Тиймдээч тэр шурган үзэгчээр дэвшин удахгүй ахлах үзэгчийн хэмжээнд үнэлэгдэхээр мэрэж яваа билээ. Улаанбаатар төмөр зам.